Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ хар зургийн үндсэн 3 дүрсийн маань байгуултыг хийцгээе. Хар зураг дээр ерөөсөө бүх биетүүдийг 3 ангилаар зурхад зурж болно. Гурвалжин, бүрэнхий, тэгээд дөрвөлжин. Ер нь зурах биетүүд маань энэ 3 ангилалд л хуваагддаг. Магадгүй зарим дүрсүүд болохоор хуваалттай болохоор одоо энэ бүрэнхий дээр гурвалжин нэмдэг ч юм уу тэгээд явдаг. Яг үндсэн байгуулалт нь болохоор яг энэ 3-аас л эхлэдэг. Тэгэхээр бүгдээрээ яг энэ гурвалжин буюу энэ цилиндр, гурвалжин буюу конус, бүрэнхий дүрс, тэгээд квадратуудаа байгуултыг нээж сурцгаая. Эднэрийг ер нь цээжээр мэддэг байхад бол нэгт сурахад амархан, хоёрт хар зурганд маш хэрэгтэй байдаг. За хамгийн түрүү зурснараа гурвалжин дүрсээ зурцгаая. За альч дүрсээ зурсан бүгдээрээ гол зураасаа босгоно. За гурвалжин маань энэ дээрээ энд дуусч байна. За энэ дээр хүүхдүүд маань нэг юм андуураад идэх нь одоо гурвалжнаа яг ингээд эндүүдэд тавьсан байгаа юм шигээр эхлээд зурах хэрэгтэй. Тэгхгүйгээр ингээд конус ингээд байж илаа гэж бодоход энд байгаа цэгийг нь хамгийн доотлын цэг гэж бодоод идэг. Гэтэл бид нэр яг үүндээ болохоор энэ доор яг нөр ширээн дээрээ уулзж байгаа тэр гол цэгийг нь ингэж тэмдэглэдэг байгаа шүү. За эндээсээ бүгдээрээ тэгшинтэй гэж үзэн. Хоёр талдаа эхлээд шугам дээрээ хэмжигдэхүүнээ байрлуулна. Ингэснийхаа дараа бүгдээрээ хамтны дасгалаа сайн хийсэн биз дээ. Тэгэх юм бол шулуун зурхад маш амархан байх болно. За ингээд оройгоо гаргалаа. Харин энэ доотлын маань суурь бүрэнхий хэлбэрийг хэрхэн гаргах вэ гэхээр бүгдээрээ яг асалтын тухай мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. Асалтыг ингээд бодоод үзэх юм бол за харааны шугам гэхэд бүгдээрээ эндээ зураад үзье. Энэ бидний харж байгаа харааны шугам маань байна. Харааны шугам дээр яадаг вэ хүүхдүүд ээ? Бүх юм ингээд шулуун болж харагддаг шүү дээ. Одоо ширээг яг ингээд харах юм бол тавцсан нь ингээд шулуун хавтгай болж харагдана. За харин ингээд баг зэрэг өндөөгөөд харах юм бол ширээний тавцсан маань ингэж харагдана. Өшөө өндөөгөөд өндрөөс харах юм бол ингээд дөрвөлжин, харин яг тэг дээрээс нь харах юм бол дөрвөлж хэлбэр байлаа гэхэд ингэж харагддаг. За тэгэхээр энэ маань ингээд дээшээ явахаар ч гэсэн адилхан тийм ээ. Энийгээ бүгдээрээ одоо бүрэнхий байлаа гэж төсөөлөхөд за энд нь багш дахиад зуръя. Энэ бол яг харааны цэгээс гарч байгаа тэг шугам. Бүгдээрээ дотроо ингээд төсөөлөхдөө бүрэнхий дүрс ингээд цаасаар хайчилж агаад тэгээд дээр дороос нь харж байгаа гэж төсөөлөөрэй. За хамгийн яг тал дээрээс нь харах юм бол бүрэнхий харагдаж шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ энэ дүрсээ хаанаас харж байгаагаасаа шалтгаалan энэ байгуултын бүрэнхийгөө хийх болно. Бидний хувьд энийг яг ингээд суугаад хагас дээрээс буюу харааны төвшнөөс доошоогоо харж ийн гэж төсөөлөн энэ шугамаар хийцгээе. За ингээд яг дээшээ доошоогоо эхлээд хүүхдүүдэд тэмдэглэж агаад шугам дээрээ тэмдэглээ. Тэгээд тэрийг холбоё шүү. Тэгхгүйгээр ингээд шууд сохроор ингээд буулаад явах юм бол биднэрт ингээд хичнээн гой зурсан ч гэсэн буруу байх тохиолдол байдаг. Тэгэхээр бидний тохиолдолд болохоор гой зурхаас илүү зөв зурх нь чухал.
За ингээд конус дээр маань болохоор тэгтлээ олон байгуулалт байхгүй. Бүгдээрээ дахиад эхнээс нь бодъё. Өндрөө босглоо. Суураа гаргалаа. За ингээд цэгээ тэмдэглэн. Холлоо. За хэр өндөр харж байгаагаас шалтгаалаа. Байгуултын бүрхийг хийцгээе. За конусын маань хувьд ерөөсөө хаанаас харж байгаагаас үл шалтгаалan доотлын бүрийнхий болон дээдлийн энэ голын шугам хоёр маань заавал тэгшхэн байдаг. Тэгэхээр конусыг ер нь аль талаас нь зурсан маш амархан байх болно. За дараагийн дүрс маань болохоор бүрийнхий. За яг түрүүний нөгөө конус маань ханаасаа ч харсан яг энэ хэлбэрээ алддаггүй шиг бүрийнхий дүрс нь болохоор бүр ингээд дээрээс нь ч харсан, доороос нь ч харсан. Яг л бүрийнхий чигээрээ байна. За бүгдээрээ хамгийн түрүүнд голын шумаа босгодог тийм ээ. За ингээ өндрөө босголоо. За ингээ босоо хөндлөн хоёр шумаа ингэж игслээд одоо энэ гол цэгээсээ тал тийшээгээ адилхан хэмжээгээ хацгаая. За одоо үүнийг маш эвтэйхнээр холбоцгооно. За үүн дээр ерөөсөө яарах шаардлага байхгүй. Хэрвээ бүр хэцүү байвал дахин нэг нэмж хэмжээ тавьж болно. Тэгээд хүүхдүүдтэй нийгэм анхааруулж хэлэхэд бид нэр шууд төгс зурхгүй. Тийм болохоор маш олон дадал хэрэгтэй. Өөрийгөө ерөөсөө битгий чамлаарай. За ингээ бүгийг ингээд зурчих юм бол одоо өмнөх цилиндртэйгээ дээр дороосоо харж ирснийг яаж ялах вэ гэхээр одоо байгуултын шуумаар ялгана гэсэн үг. Бидний хувьд өмнө цилиндрээ конусаа ингэж зурсан бол яг энэ өнцгөөс хажууд нь байгаа гэж төсөөлөн байгуултаа эцгээе. За ингээд эндээс нэг ойролцоогоор сантиметр гарангээ шугам байрлуулсан байна. За ингэж бүрийнхийгөө зөв гэдгээ бүгдээрээ баталцгаана. За магадгүй зарим зургууд дээр болохоор яг нөө таг бүрийнхий зурсан гэдгээ яаж баталдаг вэ гэхээр энэ огтлсон энэ шумаа хоёр хийдэг. За тэрийг ингэж яг босоо хийхээсээ илүү бага зэргийн налуудаагаар хийвэл илүү чамаа харагддаг. За дахин голцыгээ дайруулан шугам татцгаая. За бодоод үзэхээр зантай сантиметртайгаа адилхан. Тэгээ багшийн хувьд бол зөвлөхөд бүрийнхий дээрээ ингэж олон хуваалт хийгээд хэрэггүй шаардлагагүй гэвэл ер нь бол тэмээдэг. За хамгийн нам харагдаж байгаа байгууллагын шуумуудаа татгалцгаая. Мөн иймэрхүү байдлаар одоо сагсан бөмбөгийг зурхтаа хуваалтаа ингэж хийн. Тэгэхгүйгээр ингээд зурж байгаа хүмүүс дээр нийтлэг алдаа байдаг нь ингээд бүрийнхий дүрсийг шууд байгуултын дагуу биш ингээд дөрвөлжиндээ зурж байгаа юм шиг хавтгай зуршдаг. Тэгэхээр ингээд дүрсийн маань энэ бөмбөрцөг 3D байдал нь автагддаг гэсэн үг. За сүүлийн дүрс маань болохоор бидний мэдгээр хамгийн яригтай дүрс болох дөрвөлжин дүрс маань. Квадрат дүрс маань болохоор өөрөө зурхад яагаад яригтай байдаг вэ гэхээр маш олон төрлийн аслалтын мэдлэг шаарддаг. Нэг цэгийн аслалт, хоёр цэгийн аслалт. За тэрнээс цааш цэгийн аслалт болохоор бидэнд шаардлагагүй квадрат дүрсний хувьд болохоор квадрат дүрсийг зурхад хамгийн эвтэйхэн байрлал болохоор хагас хажуудлаас нь ингээд дээд талаас нь харуул их зүгээр. Тэгэхгүйгээр одоо
квадрат маань ингээд яг нэг тишэг ингээд яг нэг өнцгөр ингээд голлоод тийм ээ. Ингээд зурагдчих юм бол биднэрт байгуулт хийхэд маш төвөгтэй болно. Тэгэхээр ингэж бол болохгүй. За дараагийн квадратыг аль байрлалаас зурхад тохиромжгүй вэ гэхээр яг ингээд их зөөдөөсөө мөртлөө цаашаа асалтай. Ингэх юм бол бас зурхад маш эвгүй болно. Тэгэхээр хамгийн сүүлийн эвтэйхэн байдал маань болохоор за баг зэргийн хажуу талаас нь алуу те. Одоо энэ хоёр тасны маань аль нэг нь их гэсэн үг. За анзаарч байгаа бол квадрата ерөнхийдөө яг хамгийн түрүүнд эвтэйхэн харагдаж байгаа одоо энэ наадлын 3 өнцөг байгаа да. Энийг төрүүлээ гаргачвал хэцүүгээр. Одоо доотлынхаа энэ дүрсүүдийг яаж гаргах вэ гэхээр нөгөө нэг хоёр цэгийн аслалт маань хэрэг болно. Аслалт гэдэг маань болохоор бид нэр ингээд ойр байгаа зүйл том харагдаад тэр маань холдох тусам жижигч харагддаг да. Одоо байшин барилга хүн энэ л ерөөсөө аслалт гэсэн үг. Тэгэхээр бид нарын одоо энэ ингэж хавтгай харагдаж байгаа квадратын хоёр шулуун маань хизээ нэгэн цаг цаашаа яваад нэг цэг дээр очиж уулзна гэж үздэг. За тэгвэл энэ талаасаа ингэж налуутай харагдаж байгаа учраас энэ хэсэг нь ч гэсэн хизээ нэгэн цагт очиж уулзна гэсэн үг. Тэгэхээр зураасууд маань яг параллел гэхээсээ илүү баг зэргийн ингээд тотгошоогоо. Одоо ийшээгээ байлаа гэхэд баг зэргийн ингэж тотгошоогоо зурагдах хэрэгтэй. Ингэж хоёр цэгийн аслалт маань бас зэрэг харагдана. Харин 3 дахь цэгийн аслалт буюу энэ доошоогоо явж байгаа энэ байгуултыг болохоор яг ингээд хитрхи ойроос натюрмортыг тулж хараагүй тохиолдолд ашигладаггүй. Тийм учраас энийг нь надад алгасан юм. За одоо ингээд параллел яг нэг харахад нэг параллел юм шиг тий. Хальтархаад параллел юм шиг мөртлөө баг зэргийн татгшоо байвал маш зүг бол. Квадратын маань нэг амархан биднэрт маш амархан байгуулт дээр маань хэрэг болохоор зүйл болохоор одоо энэ байгуултын энэ шугамудаагаад энэ өндөр дэшегээ босон шугам энэ яадаг ч байсан тэгшин зурагдах хэвээр. Натюрморт дээр нь магадгүй ямар нэг байдлаар ингээд доор нь давуу ивэгцнээс болоод ч юм уу тий ямар нэг юм бас болоод ингээд далисан байсан ч гэсэн бид нар тэрийгэ санамсаргүй далисан тохиолдолд заавал тэгшлээ зурдаг. Тэгэхээр яадаг ч байсан хөдөлгөөний нэг юм болохоор энэ байгуултын энэ гол шугам бид нар маань ерөөсөө. За квадратууд дээр нэг яригтэй зүйл маань болохоор энийгээ заавал нэвт харагдуулж зурах хэрэгтэй. За одоо ингээд энэ дөрөв дэх цэг нь гараад ирсэн юм чинь энийг доошоор мэдэгдэж байгаараа шулуун зурчих. Ингээд илүү зурж итэл одоо хизээ нэгэн цагт уулзах энэ шугамлууга дахиад ингэж параллелээр татах хэрэгтэй тийм ээ. За одоо энэ цэг мэдэгдэж байгаа юм чинь энэ хоёр цэгийг дайруулаад татах болно. Ингээд бидний квадрат төрсөн бэлэн боллоо. За квадратаа хэрхэн ингээд яаж байгаагүй зөв байгааг батлах вэ гэхээр хамгийн дээд тавцан. За дээд тавцан ингээд дөрвөн өнцгөө ингэж x-лэн чагтлаа. За энэ доотлынхоо бас тавцан ингэж x-лэн чагтлаа. Тэгээд энэ хоёроо ингээд доошоо шулуун татхад хоорондоо гол цэгүүд нь уулзах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид нэрийг квадрат маань зөв байв гэж батлагдана. За ингээд харуул шүү ойлгомжтой байх. Тэгэхээр бид нар натюрморт дээр зурхад ерөнхийдөө давхцлаас гадна одоо яг энэ квадрата яг аль талаас нь харуул эвтэйхэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоо чинь энэ эднэрийг яагаад болдоггүй вэ гэхээр бид нэр ингээд байгуултаа ингээд хийн штэ яг санаатай адилхан. Тэгэхээр энэ гол шугам цаадлын шугам хоёр маань хоорондоо давхцаад зурхад ингээд маш тийм төөрөгдмөр хавтгаарагдж байгаад болдог. Ингээд зурсан тохиолдолд мөн бидний толгойд төрдүүлэн өөрөөр хэлбэл бидний зурхад маш хэцүү байна. За тэгэхээр энэ гурван байгуултаа эхний ээлжинд ингээд алдаа мадаггүй хийгээс сурч хамаал цааш тий дүрсүүд маань маш амархан байх болно. Бүгдээрээ багшийнхаа хичээлийг эргүүлж тариулж үзээд хэрэг ойлгомжгүй зүйл байх юм бол доор комент хэсэгт үлдээгээрэй. Баяртай.